Жүүл барин усан доогуур 20,000 байр аялсан. 1-р хэсэг 2-р бүлэг. Дэмжигчид ба эсэргүүцэгчид. Энэ бүх үйл явдал өрнөх цагаар миний бие Францын засгийн газрын даалгавар Хойд Америк онгоц зэлүүд Небраска мужийн судлах аялалд оролцож 6 сарын турш үнэт цуглуулга бүрдүүлснээр Нью-Йоркт буцаж ирээд байсан юм. Би тэнгис талаад юу болж байгааг мэдэж сонсож учрыг олох санаатай твийн сонинуудыг гарчиглавч сонирхол улам өдөөхөөс биш тодруулга олдсонгүй. Энд ямар нэг нууц байгаад эргэлзэх зүйлгүй. Маргаан эд гаарах цагаар би энд ирж таарчээ. Тэнэмэл арал үл баригдах шүрэн хад сүнсэн хөлийн сэг гэх мэт таамагуд аль хэдийн үеэ өнгөрөв. Хүчрхэг хөдөлгүүргүй тэд далайгаар яаж хурдан аялах билээ дээ. Ингээд авраг том амтан ба хүчрхэг хөдөлгүүртэй шумбагч хөлөг гэх хоёр таамаг үлдлээ. Судалгаанаас үзвэл шумбагч хөлгийн таамаг хамгийн үнэмшилтэй. Гэхдээ ийм шумбагчийг хувь хүн эзэмших боломжгүй. Хаана хизээ хэрхэн нууцаар барьж босох билээ? Ийм хүчрхэг онгоцыг зөвхөн төр улс бүтээж чадна. Уг нь ороо бусгаа энэ цагт аль нэг улс гүрэн бусдаас нууцлан бүтээгээд туршиж байхыг үгүйсэхгүй. Гэтэл далайн хүчрхэг гүрнүүдийн засгийн газар үүнд ямар ч хамаагүй гэж ээлж дараалан мэдэгдснээр энэ таамагч бас бүтэлгүйтлээ. Ер нь тэгээд авраг шумбагчийн ард иргэдээс нууцаар яаж босгох билээ? Хувь хүн төр улсын аль нь байлаа гэд өрсөлдөгч гүрнүүдийн хурц хараанаас яаж нууцлах вэ дээ? Пьер Аронакс миний бичсэн Тэнгисийн гүний нууц номын шинжлэх ухааны хүрээнд сайнаар хүлээж авснаар энэ талын мэргэжилтэн гэх алдрыг аль хэдийн хүртсэн тул тухайн асуудлаарх миний бодол санаа хүмүүс шалгааж гарлаа. Гар дээр ямар ч баримт үгүй тул баахан цааргалсан ч аргагүй эрхэнд үзэл бодлоо илэрхийлэхэд хүрв. Ингээд миний бичсэн нийтлэл 4 сарын 30-нд сонинд гарсан юм. Миний би тухайн нийтлэлдээ элдвийг нэг бүрчлэн судалсны эцэст аврах том бийтэй. Энгийн хүч чадалтай далайн амьтны тухай таамаг хамгийн боломжтой гэж үзснээ дурдав. Өнөөдөр далайн гүн рүү нэвтэрсэн тохиолдол үгүй тул түүний харанхуй гүнзгий хавцалд юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Тэнд аврах том далайн хэрс амьдрах боломжтой. Ганц эвэртэй жирийн далайн хэрсийн урт 60 фут хүрдэг. Далайн хэрс ясан ил дээрээ халимыг нэвт сүлбээ зогсохгүй. Олон хөлөг онгоцны модон их биеийг торох өрөмдөх мэт цоолсон удаатай. Парисын музейд 225 метр урт, суураараа 48 см голчтой эвэр үзмэр хүртэл бий. Тэгвэл 10 дахин урт эвэр ба 10 дахин хүчтэй цагт 20 бээрийн хурдтай далайн хэрс нь цэргийн хуягт онгоц шиг хүчтэй, түн шиг түншүүртэй болох юм гэх мэтээр нийтлэлдээ бичиж билээ. Би өөрөө тийм авраг амьтан байгаа гэдэгт дотроо итгэнэ. Нэгэн цагт хамгийн авраг том байсан том амьтад усан дүүссэн түүхтэй. Яахав цаг хугацааны ирэхээр жижигэрсэн ч зах хязгааргүй далайн ёроолгүй гүнд ямар нэг авраг амьтан өнөө хүртэл амьдарч байхыг хэн үгүйсгэх юм. Ийхүү хүмүүс мөрөөдөлд автан маргаан өрнөж байх зур Америк ба Английн төр засаг далайн аюулгүй байдлыг эрхэмлэхийн үүднээс усан санг аимших дараатнаас цэвэрлэх ёстой гэж үзнэ. Санхүү аж үйлдвэрийн хүрээллний талын баримталж даатгалын фүүсүүдээс санхүүжигч сонинууд асуудлыг яг энэ талаас нэгэн дуугаар хөндлөж эхэллээ. Ингээд авраг далайн хэрс агнах зорилготой Авраам Линкольнийн хурдан хөлгийн ойрын ирээдүйд далайд гарахаар шийдэж Ахмад Парагут яаран бэлдэж эхлэв. Гэтэл үүнийг шиншсэн юм шиг
өнөөх мангас үзэгдэхээ болиод бүтэн 2 сар өнгөрөв. Арай 2 твийг холбож далайн ёроолоор тавьсан холбооны кабелаас мэдээ аваагүй байлтай хэмээн даапаалагчид гарч ирэв. Ямартай ч халим аг нуурын сүрдэм тоноглолтой байлдааны хөлөг хаашаа хөдлөхөө мэдэхгүй таг хацаад байтал номхон далайн хойд хэсэгт мангас үзэгдсэн тухай цууяраа 7 сарын 2-нд сонсогджээ. Ганц хоногийн дотор хөдлөх тушаал авсан Ахмад Парагут хүнс болон нүүрс дүүртэл очиж аваад замд гарахаар зэхв. Тухайн онгоц далайд гарахаас хэдхэн цагийн өмнө миний би дараах захидлыг авсан юм. Хүндэт ноён таниа. Хэрв та тухайн аялалд нэгдвэл Франц улс танаар төлөвлөн энэхүү ариун үйлсэд оролцож буй Америкийн нэгдсэн улсын засгийн газар сэтгэл ханамжтай байх болно. Ахмад Парагут танд тасалгаа гаргаж өгнө. Таны хүндэтгэн ёсолсон далайн хэргийн сайд Д.Б. Гибсон гэжээ. За ингээ 2 дугаар бүлэг дуусч юм байж та би жоо хурдан уншсан юм шиг дөнгөж 6 минут өнгөрсөн байна. За дараагийн бүлгийн дахиад уншиж дөө. За Жюль Верн Усан доогуур 20,000 байр аялсан. 1-р хэсгийн 3-р бүлэг. Ноён эрдэмтний тааллаар. Сайдын загтлыг уншингууд хорлон тамтныг устгаж хорвоо дэлхийг түүнээс ангижруулах нь амьдралын дуудлага болохыг ойлгосон юм. Уг нь хүнд бэрх аяллаа дөнгөж дуусгаад их орон илгэн садандаа харж дулаан гэртээ буцаж очихыг мөрөөсөж байсан юмсан. Гэвч энэ бүхнийг мартаад урилгыг хүлээж ав. Тэгээд мордоход яарам бэлдэж эхлэнгээ зарцаа дуудлаа. Консель төрөлхийн номоо ёс зүйтэй хувь тавилангийн альва өөрчлөлтөд тайван чадахгүй зүйл гэж үгүй үүрэг даалгаврыг ягштал гүйцэтгэдэг зарц маань хэдий ийм нэртэйч консель хизээч зөвлөгөө өгдөггүй тул бид хоёр бие биедээ дотн сайн байдаг. Алтны дэрэгдэх гуй шарлана гихчээр консель байгалийн ухааны салбарт аль хэдийн мэргэшээд амьд бие аймаг хүрээ анги баг овог төрөл зүйл гэх мэт англиар шатаар төвөггүй гүйж сурсан ч мэдлэг нь үүнээс цааш хэтэрсэнгүй. Гэхдээ тэр ямар ч алсын улс руу хүнд бэрх аялалд намайг үг дуугүй дагаж явахад бэлэн ба гомдолдож гоншгонсон удаагүй бас хүдэр чихтэй сүүхээр зогссон ч унахааргүй эрүүл чирэг 30 настай залуу юм. Гагцхүү 3 дахь ч хүнтэй харилцаж байгаа мэт ярьдаг зан нь миний зухлыг дандаа төрүүлдэг билээ. Намайг дагах эсхийг би асуудаггүй боловч энэ удаад үргэлжлэх хугацаа тодорхойгүй нэн эрсдэлтэй тул ондоо хэрэг. 3 дахь удаага дуудаж хашгирахад тэр ирэв. Нэн даруй замд гарахад бэлт бүх хувцсыг баглаж боо. Цуглуулаг чулуучсан арга яснууд Баберус тоорог яах вэ? Зочид буудалд үлдээ. Хожим Францад хөргүүлэх тухайд би санаа тавина. Бид Парист буцахгүй юм уу? Бид замаасаа жоохон хазаах юм. Далайг алдарт хэрэгснээс ангижруулах хүндтэй боловч аюултай үлсэд миний бие оролцолгүй үлдэх аргагүй. Тэр амьтан юу ч хийж мэднэ. Гэхдээ юу л болов. Тэгээд би чамд сануулмаар байна. Амьд эргэж ирэхгүй байж мэдэх аялал. Ноён эрдэмтэн хаашаа би тийшээ. Консель 10 минутанд бүхнийг бэлдэж амжижээ. Би зочид буудалтай тооцоо хийж хатаасан ургамал амьтдын чулуучсан арга ясыг Баберус тоорог Францад хүргэх төлбөрийг хийгээд удалгүй бомтод хүрлээ. Ачааг тавцан дээр гаргахтай зэрэгцэн миний бие шатаар цовоо гүйж гарав. Цэх номхон зогсох офицер намайг тоссон юм. Та ноён Пир Аронакс уу? Би Ахмад Парагут тавтай морил Авраам Линкольн хамгийн төгс хөдөлгүүртэй хурдан хөлөг байсан юм. Хитэг хэсэгт байрлахын зэрэгцээ нийтийн танхим руу
нэвтрэх боломжтой. Засал тохижилт сайтай тасалгаа гаргаж өгсөн нь надад таалагдав. Намайг тавцан дээр эргэж гарч ирэхэд Ахмад Парагут урагшаа гэж тушаахыг үзээд 10 минут хоцорсон бол алдарт аяллаас үлдэх байснаа сайн мэдлээ. Хөлгийг үдэхнээр эрэг даган игнэх 500 мянган хүний уухай мянган туганы намиран нор замд гарлаа. Жижиг хөлгүүд араас нь цувсаар гэрэлт цамхаг хүртэл үдэж гаргав. За ингээд 10 минутанд 2 бүлэг уншиж дуусгах номны. За энэс дээш хэрэггүй арай уршуу болчих واخ гэж бодож байна. За одоо энэ далайн аялалд гараад хамгийн сонирхолтой юм эхлэх байх. Тэгээд ямар тач энийг үргэлжлүүлэхээр болсон. Би уг нь 7 хоног хүлэе гэж бодож байсан. 7 хоногийн дараа за нэг 50% үзэлт авчвал үргэлжлүүлэе гэж бодож байсан чинь арай бодсноос хурдан 50 үзэлт аваад нэлийн миний бодсноос бол хамаагүй хурдан дээлж гэн би бол шинэ ютубер тийм болохоор юмнууд бүгдийн жижигээс эхлээ жижигээр бодож байгаа. За тэгээд ямар тач жүүлвэр нь усан доогуур 20 мянган байр аясантай хамт байгаад баярлалаа. Баяртай.